Гол ус зорж өвлжин бүгтэж явсан зоогоо танилгах цаг ирлээ. Гэтэл бас л нэг га. Нийслэлийн иргэд бид өвөлдөө утаагаар амьсгалан хордож хавар зундаа өнгөйгээр утуудан огж явах үйлтэй болж. 90 оноос хойш ээлжин засаг барьсан хотын дарга нар зайсангийн ингэрт хаустай. Зайсангаас хойшгоноо бар ресторан дэлгүүр хошоотой болон баядсан хэдиж нийслэлчүүд бид баасны өмхөн үнэртэй мансууран огцоож байна. Ийм л дарга нараар бид тоглуулж явж. Өвөлдөө бол хор тутааны баг углаж утаанаас хамгаалах гэж оролдож болох хэдиж хавар намар зууны бүгчим халуунд хор тутааны баг зүүж явбал бүтэж хүнээдэ. Хор тутааны баг зүүлээж гисэн тост ортгийг шүүнүүхээс биш үнэр танарыг нь шүүхгүй. Үе үеийн хотын дарга нарын тансаглал улсын нийслэл Улаанбаатар хотын маань сая 500 мянган иргэнийг ийм л байдалд оруулчихж. Одоо дараа нь бас нэг аюул занал хийх боллоо. 2030 он хэд Улаанбаатар хот ундны усгүй болох гин. Машин угаалгын газрууд цэвэр усыг өндөр даралтаар засаж нийслэлчүүд бид ундныхаа усаар баас ясаа урсгаж байхад тэгэлгүйч яах вэ? Ой дургуж байсан модыг хотод авчирч оршуулгын тулд тэр бумаар нь цацж байхаар энэ мэд асуудлаа шийдэх сэтгэлгүй дарга нарыг яалтай байлаа. Ер нь бол энэ ан манын дарга нар Монгол улсыг устгах даалгавар гадаадаас авсан байх шүү хэмээн бодогддог юм. Өвөлдөө утаанд зундаа өмхий дутуулсан нийслэлчүүд 2030 онд ундны усгүй болно. Дээрээс нь хөршний бохирдол дээзэгтэй өрсөн Улаанбаатар хот маань нэг л их том тамийн тогооч харагдах болж тээ. Болж тээ ч юу ах вэ? Болгож тээ.